Манту драма үзүүлж байна. Өнөөдрийн онцлог үзүр бол энгийн нэгэн хамгаалагч цаг хугацаагаар дамжин өнгөрсөнд очоод орчин үеийн зэр зэвсгээр өнгөрсөн цаг хугацааг хэрхэн байлдан дагуулж байгааг харуулсан маш сонирхолтой киноны талаар байх болно. Хамгаалагч маань агуу Жоо гүрэнд ирсэн байх бөгөөд түүнийг дөнгөж ухаан ороход Баялын улсын гүнж Жао Фэнг хулгайлсан. Мөн тухайн улсын хамгийн үнэтэй гэрэл цувдыг дээрэмцэн гэх хэрэгт буруутган баривчлана. Хамгаалагч Жоо үд нэгэн онцгой хаш байдаг бөгөөд тус хашин дээр өөрийн цаснасаа жаахан тусаахад хүссэн зүйлийг нь бодитоор гарган ирдэг эд чидийн эрдэнэ түнд байдаг аж. Тиймээс тэр нөхцөл байдлаас өөрийгөө аврахын тулд совдыг хулгайлах ямар ч шаардлагагүй гэдгээ нотлон харуулж бүх хүний дэргэд орчин үеийн эд зүйлийг авчирч харуулдаг. Тэр орчин үеэс юу авчирсан бол цаашид Жоо гүрний иргэдийг гайхшруулах ямар эд зүйл орчин үеэс авчрах бол үргэлжлэлийг Манту драмагаасаа үзээрэй. 15 дахь комментийн эзэнд энэ киноны эрхийг өгөх тул яг 15 дахь комментиг бичсэн хүн сайтд бүртгэлтэй хаягаа SS явуулаад хэрхээ аваарай.